Монголын уламжлалт тоглоом наадгай. Бог тоглоом. Олон монголчуудын дунд өргөн дэлгэрсэн хөлөг тоглоом Бог бол монголчуудын ан агнуурын соёлыг тусгасан эртний уламжлалт өвөрмөц тоглоом юм. Монгол угсаатны дунд дэлгэрсэн Бог тоглоомын уламжлал нэн арвин бөгөөд манад нэг бугын эсрэг 12 хүү тоглох, тугал бугаас эхлээд 4 бугын эсрэг 49 хүү тоглох соёондоо буг, 4 бугын эсрэг 60-аас 64 хүү тоглох зоргол буг, 6 бугын эсрэг 60 хүү тоглох цөх буг, 8 бугын эсрэг 80 хүү тоглох хангал буг зэрэг олон хувилбар байсан тухай дурджээ. За энэ бол уул талын бугын хөлөг байна. Энэ талдаа юм байцтай ингээд гол шахаад энэ нохоонууд энэ хоёр бугыг барих учиртай. Энэ талдаа энийг сайн байц, энийг муу байц гэж уламжлалаар ингэ нэрлэдэг байдаг. Сайн юундаг хөр энэ бол 7 буудалтай. Энэ бол ингэ явцуу цөөхөн 5 буудалтай байна. Энэ бол 35 буудалтай 22 нохоогоор тоглодог. 2 буухтай ийм хэлбэр нь байгаа юм. Тэгээд энэ бугыг энэ хоёр талд нь ингээд гаргачих юм бол энийг барихад маш хүнд. Тийм учраас энэ байц руу нэг тал руу шахах, эсвэл гол руу шахах, энэ улан руу шахах зэргээр янз бүрийн одоо овсгоогоор энийг шахаж хождог. Тэгээд маш цөөхөн нохоогоор энэ бугыг ингээд нүүдэлгүй болгох бол гайхамшигтай хожил гэж үздэг. Ийм хэд хэдэн мундаг тийм хожлууд бас байдаг. Бидний авч үзчихгүй энэ хувилбар бол хөлгийн хувьд уул талын буг бөгөөд 2 бугын эсрэг 24 нохоо тавьж тоглодог. Тоглох журмын хувьд эхлээд 8 нохоо тавиад буг барьсан хүнээсээ эхэлж нүүх ба буг барьсан хүний зорилго аль болох олон нохоог тоглоомоос хасах. Нохоо барьсан хүний зорилго аль болох цөөн нохооны хохиролтойгоор бугыг хорж барих, байцад шахаж оруулах явдал юм. Эхний 8 нохоо бол голын хөндөд бугыг отож, бугын замыг хаахад буг нохоог устгаж эхэлдэг. Нохоо барьсан хүн 8 нохооныхоо араас шаардлагатай бол нохоогоо нэмж тавьсаар, тавих нохоогүй болвол хөлөг дээрээ нохтоо нүүх байдлаар бугыг байцад шахна. Сайн анчин бол арга мэх ухаан зарж хожилт хүрдэг байхад туршлагагүй хүүхэд багчуул бол олон нохоогоор хөөж тоглодог. Газар нутгаа өргөдгөх дайн тулааны онцлогийг харуулсан хөлөг тоглоомууд ихэвчлэн тэнцүү тооны цэрэг, тэнцүү тооны хүүгээр тулалдаг бол энэхүү буг тоглоомонд тэр нэг чухал биш. Буг тоглоомын хамгийн чухал зүйл бол газрын бэрх байц хийгээд бугын нас тун хамааралтай. Наадагч бүрийн хувьд хөлгийн хамгийн захын игнэний буудлуудыг дам гарах буудал гэдэг. Тэдгээр буудлын аль нэгэнд эсрэг талаас нь хөрч буусан нохой бэрс болдог. Бэрс гэсэн нь барс гэсэн эртний монгол үг. Нохойтой өгдөг нэр. Бэрс болсон нохой шулуун зураасны дагуу хаашаач хэдэн ч сул буудал алгасан нүүх идэх хэрэгтэй болдог. Хэрв нохой нь дам гарах буудалд буулгүй зөвхөн дайран өнгөрч эргэн идсэн бол бэрс болсонд тооцогдохгүй. Нохой нь дамын буудалд бууж эсрэг талаа нэг нүүсний дараа бэрсний эрх хэдлэн. Ийм журмаар наадсаар эсрэг талаа нэг нохойтой үлдээх буюу үлдснийг шахаж мадалсан нь хожих болно. 17 нохоогоор нэг нь энд нь энэ хоёр дээр нь ингээд хөлгөөнг болгож байгаа. Тэрийг шоор гэж байгаа ингээд юу. 12 нохоогоор энэ хоёр дээр ч юм уу эсвэл энэ хоёр дээр очиод яачдаг байхгүй тэгэнждэг. Тэгэх юм бол энэ хамгийн гайхамшигтай ажил. Тэгээд энэ тал дээр нэг нь байцсан дотноор оруулаад тэг хойдсон тийм тохиолдол байгаа. Тэг 15 нохоогоор чихэн шиглээ гэдэг. Тэгээд энэ тэгнээ чинь янз янзын энэ сүүлийн тэгнээ, цээжин тэгнээ энэ төргээл ингээл ярил нэрсэн байдаг. Тэг энийг энэ байцсан дотор илүү нэг шахацчлаараас шахаад ингээд орчлоо. Тэг орсон тохиолдолд энэ чинь энийг наамыг хаажих юм бол энэ дотроо ингээд толхино. Нийлээ олон нүүдэл явах боломжтой учраас энэ тал олон буудалтай талын гэж байгаа юм л да. Тал тийшээ дэлгүү тал руугаа буух зүгтаасан байна гэсэн үг. Энэ бол яг ингээд байц уулын байц руу шахагдаад өсөхөөс өөр юм ингээд баригдахаас замгүй тал гэж байгаа. Тэгээд
тоглогчид бол энэ голдоо байх юм бол тал тийшээ идэж маш их ач холбогдолтой голдоо байхыг ирмэлзэн эсвэл сайн байц руу гарахыг ирмэлзэн эсвэл хоёр талд нь гарахыг аль болохоор ирмэлзэн. Нэг талдаа л ягаачгүй эрт ингээл гараад ирэх юм бол тэгэл удахгүй ерөөсө тэгнүүлээл ингээл баригдана гэсэн. Бог тоглоомд холбогдох эртний дуу байдаг тухай анх намжилд орж бээр мэдээлж баруун өндөр уул, өндөр хангайн буг, өндөр хөхийн буг дууны үгсийг хэвлүүлсэн байдаг. Буугагнаж ирээд дуулаад тэгээд тоглоомоо тоглодог уламжлалтай байсан гэдэг. Тэгээд тэр баруун өндөр ууланд өндөр хангайн буг, өндөр хөхийн буг хэмжлэнгийн уртын сайхан дуунууд байдаг. Тэрийг дуулж чаддаг тийм өв хадгалсан хүмүүс одоо бас байдаг. Тэрээр дөрвөн бугын эсрэг 64 хүү тоглодог 101 буудалд өндөр хангайн бугынхаа тухай өгүүлэхтэй. Хэнти хангайн уулсын хэц хамар дагаж, хэрлэн ман туулын хөвөө цах барьж, ангруу намн хаар ав хамаргууд мордохдоо өндөр хангайн буг нь үүрийн хэн гэгээгээр дуудаж байна. Харгалтай буг нь хамраан дагаад идээшилж байна. Уудын холын тэртэгээс улаан шарн танигдж байна гэж эртний монгол эрчүүд энхүү дуулдаг байжээ. Монголчуудын уламжлалт тоглоом наадам нь тэдний эхлэж байсан аж ахуй, үр хүүхдүүдэд сургууль хүмүүжүүлэх ухаантай салшгүй холбоотой. Харин энэхүү бүх хэмээх тоглоом нь агнуурын соёлтой салшгүй холбоотой тоглоом юм а. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай арьс ус яс зэргийг ашиглан тоглоомыг уралдаг бөгөөд ихэвчлэн бог малын шагаа, модон дүрс сэлбэр, туглаг зэргээр цутгах олон аргаар хийдэг байна. Бугыг цагаан шагаа, нохоог хар шагаагаар хийх ба буг нохоо хоёрыг хоёр өөр өнгөөр ялгаж тоглох нь бий. Зарим нутагт шагаан дөрвөн талын морь буусан талаар, нохоог хон буусан талаар төлөөлүүлэн өрдөг байна.